та цаг байгаа учраас шууд асуугаа явъя. За ер нь хүнээ хөгжүүлж ижил энэ бас тодорхой суур зүйлүүдийг шийтгэхээс өөр арга. Аж үйлдвэр яриад байдаг боловсон хүчийн алга, наад захын гагнуурчийн алга, наад захын одоо энэ сэлэсэр ч гэдэг юм уу энэ холболтын мэрэгчлэтнүүд алга, сан техникийн дутагдaltaй байна. Тэгэхээр ер нь энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэдэг юм ижил төстэй, жижиг өрхийн, жижиг дунд бизнесийг дэмжихийн зорилттой сангууд байна. Зарим давхцлууд нь ч байна. Тэгэхээр би ерөн зүгээр юу хэлэх гээд байна гэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зүгээр залуучуудыг дэмжих сан болгоё. Бусд орн бол яг ийм чиглэлээр явдаг. Жишээ нь Австрал. Яг одоо залуучууд гэсэн энэ категорид орж байгаа хүмүүсүүдэд дэмжиж өнөөдөр Монголын 150 мянга орчим иргэд гадаад амьдарч байна шүү дээ. Дандаа ажиллах болцоотой буюу хамгийн идэвхтэй хөдөлмөр эрхлэх болцоотой хүмүүс. Энэ хүмүүсийг эх орондоо авчиж хөдөлмөрлөх нэг хөшүүрэг өөрөө иргэд бидэд эргët нь энэ бизнес эрхлэх болцоог нь бүрдүүлэх. Жишээ нь Европын Герман энтерт бол байдаг шүү дээ. Месут. Месутыг төгсөөд 2 жил заавал дагалдан ажилтан байх хэрэгтэй. Дагалдан ажилтаа хийчээд дээрэс нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн ийм хөдөлмөр эрхлэлт дэмжих сангаас ингээ зээл авах болцоотой битдэг. Ийм хөтөлбөрүүдийг уялдуулад энэ зөвхөн залуучуудыг одоо дэмжих энэ болцоогоор ашиглуул яа гэм бэ? Энэ дээр бодлогын өөрчлөлтүүд юу байна? Ер нь залуучуудыг хөдөлмөр эрхлэх, эх орондоо буцаж ирэхийн бодлогын өрөөнд ямар бодлого байгаа вэ? Энийг бас нэг хариулж өгөөч. За энэ уул уурхайн салбарыг одоо дэмжиж жоохон орлогоо нэмэгдүүлэхгүй бол энэ зардлууд нэмэгдэхгүй, тэтгэвэр нэмж чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжиж чадахгүй, боловсролтой хөрөнгө оруулах асуудлууд хомигднаа. Тэгэхээр энэ уул уурхайн салбар дээр энэ амнаатын бодлогын асуудлыг ялангуяа зэс дээр ямар бодлого өрөх юм? Одоо Эрдэнэт гээд 20% амнат төлөөл ганцаараа зүтгээд байдаг. Эрдэнэт шиг ядаж нэг 3 үйлдвэртэй болчмоор байна. Яг одоо бэлэн судалгаатай ямар хичнээн одоо энэ зэсийн орд үйлдвэрүүд байна вэ? Энийг одоо нийтээрээ нэг зөвшөлдсөхгүй ус төр болохгүйгээр нэг хөдөлгчүүл яасан юм бэ? Энэ нөхцөл байдал биднийг одоо ер нь хүлээхгүй л байна л да гадаад нөхцөл байдал чинь. Тэгээ эрхчлүүдээс энэ төсвийн урсгал зардалтаа бүр дийлдээд унах үедээ бөөнөрөө цалингаа тавьж чадахгүй, тэтгэврээ тавьж чадахгүй, багш эмчнэр нь одоо бас ажиллах нөхцөлгүй болчих үедээ. Тэгээд хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудал дээр бас анхаараач. Тэгээ би бол бас ховдын ард түмэндээ хэлмээр байгаа. Хэдүүлээ бас газар нутагтай хайртай байлгүй яах вэ? Тэгвэл ингэж гадны дотоодын хөрөнгө оруулагчдын эд зүйлийг эвдэж ингэж одоо бид нар бас тэмцдэг ард түмэн биш ээ. Бидэд бас ууж уу ярих ёстой. Ямар шаардлагууд тавиад байна? Тэр шунжлах ухаан баримтуудтай сайн танилцаач. Бас ийм байдлаар явахгүй бол хөрөнгө оруулалтыг татах гэдэг нөгөө талдаа ард иргэдэн ч гэдэг юм уу хин нэгний төрхөх байт юм уу цаана ямар ирэх өшг байт юм мэдэхгүй. Ингээд тэр контейнеруудыг бүр хэвтүүлж илэн штэ. Монголын ард түмнээс ийм балмад юм гардаг тохиолдол ховор доо. Тэгээ энэ дээр хэдүүлээ нэг хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах асуудал дээр нэг жоохон дөрвтэй алмууд хиймээр байна. Энэ дээр ямар ажлууд байна? За хоёрдугаар энэ хөдөө аж ахуйн одоо салбар бол одоо эдийн засгийн бас томоохон салбараа өсөлт ч гэсэн гайгүй байна. Гэхдээ эх жилүүдэд энэ одоо дэлхийн гадаад нөхцөл байдалтай уялдуулаад манай одоо яг энэ тесрэх бодис гэдэг юм уу бордооны нийлүүлэлтийг хариуцдаг Орос улбарны ус энэ дээр код тогтоод хязгаарлаад эхэлж байна. Энэ дээр бид ер нь эх жилүүдэд ямар тактик бодлоготой байх юм? Алстаа ер нь бидэд хизээ энэ бордооны үйлдвэртэй болох юм бэ? Ер нь аж үйлдвэр манад хөгжихүүгүй энэний төлөвлөлт ямар хөө байгаа? Эх жил ямар ажлууд хийгдэх юм? За тэгээд Улаанбаатарт буучаад 21 аймаг руу аялдаг баймаарг байна. Манай инквайр сайд бас нэг хэлж ийсэн. 3 аймаг дээр бас нэг олон улсын онгоцны буудал барьж байгаа гэсэн. Энэ 3 аймгийн яг эхний одоо тэргүүлэх чиглэл нь одоо аль аймагт байгаа? Ирэх жил хичнээн одоо хувийн ажил нь хийгдэх юм бэ? Энэ дээр нэг хариулт аваад тэгээд бас нэг За шадар сайд инквайр хариулъя. За Батөр гишүүх ажил хэрэг саналууд гаргалаа. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн бий болсон одоо чадах үндсэндээ ингээд дээд түвшиндээ тулсан. Ажил хүчээр үндсэндээ бүрэн дайчилж байна. Одоо бид эдийн засгаа тэлэхгүй бол энэ хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ улс орны хөгжлийн санхүүжилтийг шийдэж чадахгүй. 27 оны төсөв бол урсгал зардал, цалин хөлс тэтгэврээ тавиад дуусна. Нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. Одоо байгаа үргэлж байгаа хөрөнгө оруулалтаас нэг 2.2 их найдын хэмжээнд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх хэмжээнд. Энд их том дүгнэлт хийх ёстой. Яагаад вэ гэж. Одоо бидэнд шинэ оюутлогоо, шинэ тавталгоо, шинэ төмөр зам, шинэ цахилгаан станц, шинэ зах зээл, эдийн засгийн томруулах, саваа томруулах хэрэгтэй. Бидний эхний
нийгмийн эдийн засгийн шилжилтийн 35 жил бас муугүй амжилттай. Эдийн засаг маань 90 их найд очиж 1 хүн ногд хорлого $7,300 төрж дундаж хөгжилтэй орн боллоо. Одоо яг энэ дундаж хөгжлийн гацаа саад гэдэг нэг юм л ороод байгаа. Зогсдог. Энэ бол нэлээд олон орн ийм орнд очноор зогссон. Хөгжлөнгээ зогсчдаг. Одоо бид нар дараагийн төвшөндөө өсрөн гарахын тулд бидэрт үйлдвэржилт, боловсруулалт байгаа нөөцөө бүрэн ашиглах. Одоо экспортлж байгаа бүхий л түүхэн эдийнхэн боловсруулалтыг нэмэх, цэвэршүүлэх, баяжуулах, ураанаа боловсруулах, нефтээ боловсруулах, газрын ховор элементээ боловсруулах. За даашаа та бордоо хөндлөө. Манай Монгол улс дэлхийд байхгүй бордооны нөөцтэй шүү дээ. Фосфорит орд. Мөн л нөгөө л учир шалтгаанаар зогссон. Юу одоо энэ ойдлогоо 5 толгоос илүү зөвхөн энэ фосфорын ордыг ашиглалтанд оруулаад Монгол улсын эдийн засаг өнөөгийн байгаас дахин нуурах болцоо байгаа байхгүй. Дэлхийд юу дутж яаг нь дэлхийд бордоо дутж байна. Хүнс эрчим хүч нэг номерын асуудал байна. Энэ үед эрчим хүчний нөөц, баялаг нөөц байдаг ашиглаж чаддаг. Одоо бид хардаа 70 жилийн түүхтэй Монголын геологийн ирж хайж бий болгосон ордыг бид нар одоо ашиглаж идэж байна. Шинээр бид нар олигтой шинэ орд гаргасангүй ойдлогоогоос. Хуучин дээр л байна. Гэтэл одоо ашиглалт малтмалын орд маань хайгуулын талбай ашиглалтаасаа цөөрцсөн. Байж боломгүй уруу хамааралд орж байгаа байхгүй. Хайгуул нь нэмэгдэж урд нь гарч шинэ нөөц, шинэ баялаг бүтээж яадаг, ирээдүйн хойштой үлдээж яадаг. Энэ ажил нэг хаягдцсан. Байгаагаа ашиглаж чаддаггүй зогсцсон. Гадны хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргацсан. Одоо эдийн засгаа тэлэхгүйгээр энэ олон хүсээд байгаа цалин тэтгэвэр нийгмийн хөрөнгө оруулалт орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэх боломжгүй болж байгаа. Тэгээ энэ дээрээ л зогсно гэсэн үг. Төсөв маань цалин тэтгэврээ тавьчихаа сууж идэг. Тэгэхээр бид одоо бодлогоо, сэтгэлгээгээ энэ танхимаас ахуулаад бид өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Эрс өөрчлөлт хийжээч бид эдийн засгаа хөгжлийн шин дэвшин гаргах болно. За одоо эхлээд Дамдын нэмэгч сайд хариулъя. Тэгээ энэ сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр одоо хэрэгтэй л асуултууд. Зэсийн амнаат манай улс дэлхийд байхгүй өндөр. Ашигт малтмалын нөөц ашигчны төлбөр зэсээс 21.6% авчих. Хоёрхан төсөлтөө энэ ганц уулын баяжуулах эрдэнэ төлбөр төлдөг. Нөгөө төсөл нь бол оюу толгой докторчуулалтын 5%-тай. Бид олон улсын төвшөнд хүргэж зэсийн амнаатыг буулгаж ээж цаана 20 гаруй жижиг том төслүүд бэлэн болоод ингээ хөдөлгөхөд бэлэн болсон хайгуулаа явуулах га байж хамгийн ихний үр дүн бол цагаан суургийн ордоос бий болно. Жилдээ 300 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй болцсон. Ингээд энэ амнаатаас шалтгаалаад хөдөлж чадахгүй ингээ байж. За одоо ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол энийг олон улсад өрсөлдөх хэмжээнд бууруулж оруулж ирж нүүрстэй зэрэгцээ зэс гэдэг эдийн засгийн одоо суур том багантай болох ийм бодлогыг бид нэр хэрэгжүүлж ажилланаа. За Абакар сайд хариулъя. Хөдөлмөрлөлтийг дэмжих сан гэж сан байдаг засгийн газрын тусгай сан одоо гадны ажиллах хүчний төлбөр нэгдүгээрт хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулаагүй аж ахуйн нэгжүүдийн төлдөг юм шимтгэлээс бүрддэг сан байдаг. За сангийн зориулалт бол ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүд эдгээр иргэдээ одоо ажлын байраа хадгалах, шинээр ажлын байр бий болгоход зориулж жижиг зээл, зарим санхүүгийн дэмжлэг. Энэ жижиг дундын зээлээс бол арай өөр. Манай одоо энэ хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас зээл аваад тодорхой хэмжээний ажлын байр бий болгоод дараагийн шат нь жижиг дунд үйлдвэрлэлээс арай өргөжүүлээд явах юм зорилт. Бид нар бол ажлын байраа хадгалах, ажлын байран дээр дахин одоо дадлагжуулах, дадлагжуулж байгаа багшд нь тодорхой хэмжээний урамшуулал мөн одоо тухайн шинээр орсон төр залуучуудыг хөдөлмөрийн дадалтай болгоход зориулагдсан юм санал да. Таны хэлж байгаа зөв. Залуучуудын хөдөлмөрлөлт бас төдийлөн сайн биш байгаа. Тийм учраас бид нараас залуучууд руугаа чиглэсэн, ахмадуу эмэгтэйчүүд руугаа чиглэсэн. За сайн зэрэг гүшин тодруулъя. Абакир сайд нэг тодруулаад хариулаад өгөөч. Одоо жилд нэг 106 тэрбум төгрөг цугларч байна. Тэгээ ингээд яг босч ирсэн бизнес их ховор. Тэгэхээр ерөн би яг ингээд бүр зорилтод фокус болгоод яг дотоодын одоо юу гэдгийг дагалдан хийгээ дараагийн нэг иж бүрнээр нь сан техникийн төхөөрөмжийн ч юм уу агнуурын төхөөрөмжийн нөгөөд ингээ ажлын байран дээр гардаг. Энийг ингээ хийгээ явдаг мэрэгсэн ийм
боловсон одоо ажилтнуудыг баазыг бэлтмээр байгаа. За эсвэл одоо ингээд олон улсын томоохон байгууллагууд интерншип болоод ирэх юм бол бид эндээс санхүүжүүлээд олон улсын байгууллагууд бас зам жимтэй болмоор байгаа хгүй. Залуучууд л гарч иж Солонгос ийм хөтөлбөрөөр явж иж маш олон улсын байгууллагуудын удирдах зөвлөд гарч чадсан. Ингээд буцаагаад наав хав мэдлэг ур чадварыг эх орондоо авчирч байгаа. Тэгэхээр энэ дээр яг энэ сангийг нэг бүтэн ажилуулмаар би холбогдох хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ бас танаа яамтай хамтраад ажилламаар яг чиглүүлээд нэг ингээд зориуд үзүүл яа. За Абакр сайд хариулъя. Хөдөлмөрлөлтийг дэмжих сангийн жилийн орлогыг бид нар 30-аас 40 тэрбум төгрөгөөр тооцдог. Гэхдээ одоо төвлөрүүлэлт бол давуулан биелүүлдэг л дээ. Энэ жилийн үед хөдөлмөрлөлтийг дэмжих сан дээр 106.6 тэрбум төгрөгийн хөдөлмөрлөлтийг дэмжих бодлого хөтөлбөр хэрэгжиж байгаа. За яг энэ хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас одоо тусал хөнгөлтөө зээл дэмжлэг аваад бас төдийлөн сайжрахгүй байна гэвэл бас үгүй дээ. Одоо саяхан Монгол Улсын ерөнхийлөгч яг энэ хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас дэмжлэг аваад ажиллаж байгаа өрхийн аж ахуй тийм ээ иргэдийн үйл ажиллагаатай очиж танилцсан. За том үзэсгэлэн гарсан. Маш олон хүмүүс би яг зүгээр миний хувьд л яг өмнөх ажиллагаа одоо дуугуул хийгээл явах хэрэгтэй л гэж боддог л да. Айхтар одоо мэдээлэл цацаал одоо попроод байх гэхээсээ илүү бид нар жилдээ нийтдээ 5,000 орчим одоо орлогын түвшин доогуур иргэдийг бид нар орлоготой болно гэж зорилго тавьсан ажиллаж байгаа байхгүй энэ хөдөлмөрлөлтийг дэмжих сангийн хүрээнд 5,000 өрхийг өнгөрсөн жил бид нар 3,200 өрхийг тодорхой хэмжээний орлогын түвшин дээшлүүлсэн гэж. Тэгэхээр За бүрийн Батчим гишүүн асуулт асууя.